За 2024 оны 6 сарын 5-ны өдөр машины тухай хуулийг Тэмүүлэн нарын гишүүд Батчаарал гишүүн өргөн бариад энэ хуулийг хилцүүлээд батлуулсан. Тэгээд 7 сарын 1-ээс энэ хуулинд байгаа 429-т байгаа хууль заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлөвлөнө гэж ийм заалт орсон. Тэгээ энийг 7 сарын 1-ээс хэрэгжүүлээд энэ 2026 оны 1 сарын 1 хүртэл хэрэгжүүлэх ёстой. Гэвч төрүүчийн засгийн газар энэ засгийн газар нь энэ журмаа оруулж ирэхгүй байсаар байгаад энийг өнгөрүүлж байгаа. Өнгөрөөсөн. Өнөөдрийн засгийн газар бас энэ дээр бас тодорхой хэмжээгээр шийдвэр гаргахгүй хууль хэрэгжүүлэхгүй өргөлөл Улсын хурлаас баталсан хуулийг өнөөдрийг хүртэл хэрэгжүүлэхгүй ингэж явж байгаа. Энэ юу илэрхийлж байгааг бол яг 6 сарын 5-нд буюу нэг 5-6 хоногийн дараа сонгуул эхэлж ирсэн энэ сонгуул зориулсан зүйл биш байгаа да. Арай бачралгаа таныг тэгж арай хуураагүй л энэ дээдлийн нөхдүүд чинь засгийн газарт байгаа нөхдүүд л ингэж завааруулж байгаа шүү. Тийм учраас энэ Абубакр сайдыг энэ яаралтай энэ журмаа оруулаад энэ засгийн газараа батлуулаад тэгээ энэ 9 сард чинь 10 сард 11 сард нэг хэдэн малаа ядалж бас нэг хэдэн төгрөгтэй болдог үе байгаа манай малчид. Тэгээ богинохон ч гэсэн энэ хугацаа байгаа. Энэ хугацаанд маш яралтай энэ ажлаа хийж хэрэгжүүлээч. Тэгээ Абубакр сайдыг энэ хөдөө орон нутгт төр баяуулгад явж байхад нь хүмүүс нь асуудгүй маш. Энэ малчтад хэлэхдээ тухайн үед инх амлан сайдаас огт асуудгүй байсан юм бэл. Тэгсэн мөртлөө над руу ингээд янз янзаар бичээд энэ асуудлыг хэлж өгөөч, ярьж өгөөч гэд ингээд байгаа юм. Абубакр сайдыг энэ асуудлаа оруулж ирэхгүй бол тэр баяуулгын малчтанд жоохон хариуцлага тооцох хэрэгтэй шүү дээ. Хууль хэрэгжүүлэх ёстой шүү та нар. Ингэж энийг хэрэгжүүлэхгүй энэ оныг дуусгах юм бол энэ зөвхөн малчтын сандлыг авахын тулд 24 онд ийм л заван арга хэрэгэлсэн байна л гэж бид нар тооцоолчод байна.